Өнөөдөр хизээний ашиглалтанд орсон нүүрс тээвэрлж байх ёстой ухаан утга гашуун сухатын чиглэлийн төмөр зам өнөөдөр хүртэл ашиглалтанд орохгүй байв. Өнөөдөр газар шорооны ажлыг хийсэн хийгээгүй гэж маргаан дэгдээд байгаа бол зам тээврийн сайд Гамбат энэ талаар арай өөрийг хэлж байна. 5 толгой гашуун сухатын чиглэлийн энэ төмөр замын дадангийн ажил бол 86.1%-тай явж байгаа. 86.1% гүйцэтгэлтэй байгаа гэдэг газар шорооны ажил нь нийт барих ёстой төмөр замын ердөө 30% гэсэн үг юм. Энд бол 200 гаруй сая Америк долларын зардал гаргасан. За энэ замыг бол бид бүхэн энэ хавраас эхлүүлнэ. Энэ замыг одоо ойрын 2 жилд барьж дуусгах ийм төлөвлөгөөтэй. Зам тээврийн сайдын хэлж байгаагаар 1 км төмөр замыг барих ажилд 5 толгой гашуун сухатын чиглэлийн энэ төмөр замын техник эдийн засгийн үндэслэлээр 1 км төмөр зам 4.2 сая доллар байна. Түүний хэлж байгаагаар өмнө хийлгэсэн техник эдийн засгийн үндэслэл гэж ойлгож болох ч үнэндээ Маккензигээр хийлгэсэн гэх тэрхүү техник эдийн засгийн үндэслэлд 1 км төмөр замын өртгийг 2.6-аас 2.8 сая Америк долларын өртөгтэй гэж тооцжээ. Зүгээр Маккензигийн хийсэн тезүү гэж байхгүй. Нэгэнтээ Маккензи гэх компаниар хийлгэсэн гэх техник эдийн засгийн үндэслэлийг бодиттой эдийн засгийн үндэслэл гэж үзэхгүй байгаа юм бол зам тээврийн сайд ямар судалгаанд үндэслэн 4.2 сая Америк доллар гэдэг тоог гаргаж ирв. Гэхдээ энэ талаар ямар нэгэн техник эдийн засгийн үндэслэлийг хийгээгүй гэдгээ тэр өөрөө ингэж хэллээ. За техник эдийн засгийн урьдчилсан тооцоо урьдчилсан үндэслэгээ эднэрийг бол үндэслэлийг бол арай бид нэр боловсруулаагүй байгаа. Харин мэрэгжлийн хүмүүсийн ярьж байгаагаар төмөр замын өртгийг гаргахын тулд нарийн мэрэгжлийн тооцоо судалгаан дээр үндэслэж байж гаргах тоо гэдгийг ингэж сануулв. 1 км төмөр замыг одоо тийм өртөгтэй байна гэдгийг таамаглаж хэлдэг тийм тоо биш. 6-7 жилийн турш хэрэлдэж маргалдаж 230 сая Америк долларыг урсгасан гэх энэ төмөр зам ахаад хэдэн сая Америк доллар урсгах нь мэдэгдэхгүй байна. Харин техник эдийн засгийн үндэслэлийг хийгээгүй ээжж төмөр зам зарцуулах өртгийнх нь хэмжээ өссөөр л байна.